метронд бай. Гадна за сайн байцгаана уу? Энэ удаагийн имчилгээ та бүхэндээ Tokyo Revengers гэх нэмийг хэлж байна. Бичлэг хийх юм лайк болон сабскрайб биш үү? Энэ бол манай нэмийн голбор Академич гэрмээр огтос төрөлгүй. 26-наас хүртэл зандан бас дуун сургуулийн 2 дахь ангид найз зөвхөн тоолж исэн. Өөр найз зөвхөн тоолж үзээгүй. Метроны буудлын дээр метро үлээгээ зогсож байтал ардаас нэг хүн төглөхөв. Сүүлийн мөчтөө тэр гэр бүл ах дүү нараа биш хайртай өнөө бодож. Өдөө нэг ардл метронд байв. Гадна талаас Такемичи гэж дуудана. Гараа тартал түүний найзууд байв. Баруун гарнаасаа салдахгүй Макато шилцүүл ухаантай гэж боддог Ямаа гişи. Эдний ахмад Акун бөгөөд Такуя. Тэр толинд очиод өөрийгөө хартал. Өөрөөсөө шал өрөө. Энэ нь түүний дунд сургуулийн үе юм. Он сараа ардл 2005 он болж. Одоогоос 12 жилийн өмнө гэсэн юм. Найзууд нь жинээр өөр хүүхдүүдэд дотоодсоо хэлдэг. Болохгүй масараа гэж хэлдэг. Масараа нь бол Такемичигийн үеэл юм. Энэ аваа сургуулийнхаа дундын 3 дунд артман гэж өөрөө хэлж байгаа болохоор тэгж байгаа. Тэгээд цааш зодон хэлж байгаа. Такемичи бол яна зодон хийвэл би өөрөө 10 жил зодон хийгээгүй шүү. Зодон газар хүлээжсэн нөгөөдөл нэрэхгүй учраас тэд нар айсан багтаа гэж байгаа. Такемичи болохоор энэ үйл явдлыг сандаг. Энэ үед тэд нар хэлдэг байж байгаа. Дараа хэдэн хүмүүс хэлсэн. Ямакичи болохоор та нар 3 хүнтэй. Би танаа артман масараа хэлсэн шүү гэсэн. Масараа зодон хийж байгаа. Ундаад нь явж байгаа. Манай хэдийс нөгөө хөдөлж болохоор гинэ. Нүүрэн дэвсээ хэлдэг. Дээрээс нь дэвсээ. Такемичи бол тэгээд одоо нас таваа Токио Нүүрнээс нь барьж Баяртай маргааш уулзъя гэж үдэж өгнө. Такемичи уйлал. Такемичи жороо савлуур дээр байж байна. Гэтэл хэдэн бүгдийн нэг бүгд идэлж чахаа. Гүүж очиж байгаа дийн шанаад шунагаад газраас шил авснаа хаглаад би яг одоо муухай ааштай байна. Эсвэл вау нэрийг нь асуудалд Ачибана Нафто гэж хэлнэ. Энэ нь болохоор манай хүний найз охины дүү гэсэн үг. Такемичи Нафто хүний гэж 12 жилийн дараах ирээд үсэрсэн юм аа гэж. 12 жилийн дараах энэ өдөр буюу 7 сарын 1-нд ичж зүгт хамт жижиг зүг гэж хэлдэг. Ичдэг хамгаалаа гэж би тэгнэ гэж Нафто ойлсон. Тэгээд гараа ирэхэд гэрэл татаж өв. Тэгээд нэг газар үлдээ. Хаана ирсэн болоо гэж босч ирэх хүнээс асуудал. Өртөөний бүлэг дээр байна. Уцаад 2017 онд ирсэн байна. Би яаж амьдэрсэн юм болоо гэж бодсон. Тэгтэл нэг хүн орчин энэ бол Ачибана Нафто байлаа. Өнгөрсөн рүү буцаж ирээдүг өөрчилсөн энэ. Хичээгээ хамгаал гэж хэлснээс нь болоод Нафто цагтаа болж. Тэгтээ тэр хичээгээ хамгаалж чадаагүй. Жил миний хичээг ганцхан авч чадна гэж лээд өөр хорон давж ирээд. Нафточ түүний чадрын талаар бацаа судалсан байж. Түүний чадвар нь 12 жилийн өмнө тэр өдрөө очдог байх гэж таамаглана. Такемичиг 2 хоног нойргүй Томаны талаар дэлхийг өршөөлж нэгэн цэжлүүлж байлаа. Нафточ Томаны 2 том толгойгчийн хэлж өгнө. Сано Манжир болно, Кисаки Тейта. Тэгээд энэ хоёрыг уулзуулахгүй байх төлөвлөгөөтэй болдог. Тэгээд чадварынхаа учрын онцгой талаад магадгүй гар барих байх гэж бодон чи миний хичээг авч чадна шүү гэж лээд гараа барилсан. Тэгтэл яхаар гол нүд гэлбал буцаал 12 жилийн өмнөх өдрөө өрөөрлөө. Тэгсэн яг зодооноон дор орж ир таараал манай чи би хаанагаан бол гэл уцаа тэлгээл юм мараа гэсэн. Нөгөөдөг чи ухаан жолоо гүрж ирээ зохион ачлаа шүү. Тэгээд саяны зодоо өдөр чи ингээд бооцоотой тоглолдог гинэ. Тэгээд чанаргүй юм үзүүлэхвэл хүн ирэхээ болчихно гэж бодоод шийтгэл амсуул гээд манай хүний чи зодоол нэг мэдсэн манай хүн ухаалт. Нөгөө талаас Хожимагийн Сакура. Нөгөө талаас нь Идосогийн Ямамото. Такуя жуултаа цогцох нөгөө талаас алив хүрээдэлтэй гэж хэлсэн. Илэрхийлж зарлахад Такемичи байж байна. Энэ тулааны илүү сонирхолтой болох юм гиснэ. Яаж сонирхолтой болох юм гэсэн. Хааны эсрэг боолч гэх юм уу? Киомаса сепай би хантаа тултыг. Тэгээд тулт харуулж эхлээл нэг илэгдүүлж аваад үргэлжлүүлээд зодуулж эхэлж байгаа юм даа. Ингээд өөрчлөж би. Тэгсэн Акун хөтөг гэжлээ. Нүгээр Киомасаг алхаж байжээ. Такемичи би арах мууж хуулаагүй нь хэл. Найзууд нь жижигнээс өхөн одоо бол гэж энэ хангалттай бишээ. Ийм хэн зүйлээр миний 12 жил шахалсан зүрхийг эдгээ чадахгүй. Би зүгээр зүгтсэн. Би одоо буцаж болохгүй. Надад буцаж болохгүй шалтгаан байг. Томаны Киомаса хэрвээ чи намайг ялмаар байвал намайг алхал болж дээ. Ойлголоо. Тэгэхээр би чамайг алах болно. Тэгсэн нэг хүн ой Киомаса гэж дууд шаргал ус халдсан толгой. Шанаад ирэх луг гэж байсан. Энэ бол Томаны дэд захирагч. Юу гүйж тэр хоёрыг хараад бүгд л ёслно. Харин бол Томаны толгойлогч Сано Манжира буюу Майки. Өдрийн мэнд гисэн Кен шууд өшөглөөд авлаа. Чи хизээ ингэж мэдлдэг болчихоо. Ингэж өхийж мэдлэх гэж
Майкич Такемичи руу очсон уу? Чи нэр хэн гэдэг вэ гэсэн. Такемичи гэж хэлсэн. Такемичи болгочлоо. Тэгсэн чинь Кенж Майки хэлж ийнгээд Такемичи болгочлоо. Майкич өнөөдрөөс хоёулаа найзууд болцгоё гэж хэлсэн. Майкич нөгөө Киомасад ирээд өшгөлж унаагаа олцоодож гарлаа. Тэгээд дараа уулзъя гэж хэлээд явна. Такемичи Хина. Тэгээд хичээл цаад болцохоор болно. Өглөө нь хичээлээрээ гэж байсан чинь гаднаас Майки орж ирлээ. Такемичи гараад гарыг гэл. Тэгсэн гадаа байгаа бүх 3 дахь ангийнхныг зодсон дээгүүр нь гიშгээд явж байна. Хоёрыг хараад сургуулийнхан гайхаж байхад. Тэгээд нөгөө гурван чинь цуг байхыг харчаад Хина энэ хоёрыг дээрлэх байгаа мэн гэж бодоод Майки гэрээ шууд алгадаад авлаа шүү. Тэгсэн чинь нөгөө ч бүр шок. Тэгээд Хина Такемичиг аваад явах гэтэл дараа түүнээс хүн алгачаад одоо явлаа гэсэн. Такемичи мошгүй гэж хэлсэн чинь дээр жах юм чинь гэсэн. Алгаж явуулж болохгүй зүйлж байдгийн. Майкич найз болох гэж хэлсэн. Ямар хүлээх хүмүүс байна гэсэн. Тэгсэн чинь Хина руугаа шийдвэр гаргасан. Надад юм авах тэгээд яг тогтол тогс юм аа. Хинаас руугаа явуулсан доо Майки асуучихсан. Тэгсэн Майки тэгээд асуучих чинь асуулт үзсэн шөөж. Тэгээд Хинаас руугаа бодож байгаа. Майки сайн хүмүүс шүү. Ажиглахгүй шүү гэж. Тэгээд руугаа тогтоод байгаа юм явах. Такемичи. Майкигаас Чинад яа дуртай юм гэж. Чинадаас 10 байх гэсэн тэр нэг хахтай. Маш адилхан. Тэр одоо өсөлтэй. Тэр ямар ч хүчтэй байсан шууд нүгт толгошдаг. Тэгээд би ангструудын шинээр нэг бүтээн Чинадтай нэг дээч гэж хэлсэн. Кенж хүмүүс олоо. Гэхдээ чам шиг алдаж болохгүй зүйлийнхээ төлөө тулдаг хүмүүс маш ховор гэж хэлнэ. Зүгээрээ гэж хэлээ яваад Такемичич Майкиг хүн бишээ тавь гэж бодон явж байхдаа хажуугаар нь хүн зөрөхөд түүнийг мэдээгүй. Энэ бол ирээдүйн Томаны хоёр ахлагч нэг Кисаки. Такемичи Хина хоёр цуг хичээлээ бэлтгэх Хина Такемичи ирсэн. Өрөөнүүдийн сонирхч өнөрхөө гайхаж байхад анх удаа охины өрөөнд орж ирж байна гэсэн. Энэ манай охин анх удаа хүүгээ авчиж үзэж байгаа шүү гэснэ. Найз залууч нь үү энэ гэж асууж байгаа бас хөөхөө. Тэгээд Хинаач манай дүү туссан баялаа. Дээр дэлхөө хүмүүсээс хамгаалсан гэсэн гэдэл гадаас солиод бодно. Өнөөдөр галын наадам болж байгаа юм гинэ. Хинаач дээшээ дээвэр дээр гарч үзьгээд дээвэр дээр гарч үзэж итэл гараас нь хөтлөл зүгээр байх гэж бодоод гараас нь хөтлөлтөл энэ нүндээ нафт байлаа. Тэгээд нафтогийн гараас хөтлөлтөө болохоор буцаад 12 жилийн дараах амьдралдаа ирэх болохоор 12 жилийн дараах амьдралдаа ирээд нафтотой уулзснаа. Чи яагаад тэнд байж байгаа энэ гэж загснаа. Нафтод би Майкитай уулзсан гэсэн чинь Майки яагаад алаагүй юм гэсэн чинь Майки муу юм бишээ. Майки бол сайн хүн, тийм зүйл хийх юм биш. Яагаад өөрчлөлтийг асуух хэрэгтэй гэдэг. Тэгжсэн чинь Акун чинь Томаны командлагч болсон байна. Акун бол үндэ 16 настайдаа Киомасаа гутглаад шоронд орсон юм байна. Харин ирээдүг өөрчлснээс болоод Акун одоогоор командлагч хийж байгаа юм. Акуны дугаарлууч залгаад тэр хоёр уулзаад дээвэр дээр гарч ярилцъя гэдэг. Дээвэр дээр гараа ярилцж байснаа би чанг гэсэн юм гэж хэлсэн. Нөгөө тэгснээ яг тэр чанг нафт хоёр хамгаалсан. Нафт хоёр ирээдүг мэдчихсэн юм шигээ хамгаалсан. Чи магадгүй өнгөрсөн рүү буцах чадвартай. Тийм үү? Би Майкитай уулзаагүй хэдэн жил болж байгаа юм уу? Хэдэн жил болж байгаа. Би одоо Кисакигийн зэрэг болсон. Дракеж өгсөн, Дракеж өгснөөс хойш Майки өөрчлөгдсөн гэж хэлнэ. Тэгээд дараа нь Акун үсэрнэ. Дракеж өгсөн мэдээллийг хайж байтал 2005 оны 8 сарын 3-нд Майкитай бүлэглэлийн 50 гишүүд зодтолдож түүний дээрээс нэг хүүхэд потголуулж өгсөн гэж байна. Тэр нь 2005 оны 8 Эстройр гараа байж Кенийг өхүүлэхгүй байхаар шийдэн. 12 жилийн дараа хөвчнөстэй хүртэл дээр нь нэг охин байж шүү. Гэснээр өлсөхгүй шүү гинэ. Манай хүнч ичж авчээд тэгсэн тэр буудлынх нь өрөөнийх нь утсан дуурж байна. Тэгсэн цагийн дуусч байна. Дахиад 30 минут цунгучих гэж хэлээд нөгөө охин эргээд хартал Такемичи дурдсан байлаа. Ээж энэ хаалгаа арчаадах юм. Хаалгаа баабаа. Өмнөх амьдрал өөрчлөгдөж би 26 жилийн урс замдан байсан шүү дээ. Бодож байгаа Хинад баригдчихгүй шүү. Гэжсэн хойно Хина юу баригдахгүй гэж чөөрдөг сонирн байгаа шүү. Заримдаа чи нэг наттай хүүтэн хүндээ ярьсан. Одоо харин ингээд нэг л ижлэг байна гэсэн. Кен залганаа. Кен бүгд цугларчихсан байна. Хурд чи хүрээд иргээ. Тэгсэн Хина би ч хэлсэн байгаа гэж лээ. Цуг явтал бүх бүлгнийх нь хүмүүс цугласан байж гэн. Тэгсэн чинь нөгөө охин чинь байж тараад чи чинь нөгөө наа нүцгэн бахыг харцсангуудаа зухтдаг байна дөө шүү гэж хэлээд тэгээд Хина чинь мэдчихэнгүүтээ Такемичиг зодж салааны ахлагч болон захирагчдад бусд нь мэдлжсэн чи тэр дунд Такемичиг хүртэл явж байна. Майкич үг хэлнэ. Энэ бол таг болон тэг. Өнөөдөр одоогоос 2-7 оны дараа буюу 8 сарын 3-нд Mobius гэдэг бүлэгтээ доотлох юм. Mobius гэдэг бүлэг нь яадаг вэ гэсэн Томоноос 2 үе дээгүүр буюу 2-оор дээрлэх дээр байдаг бүлэг таг гэдэг салааны даргын
найзыг нь зодоод хамаг мөнгөний дээрэмдээд тэгээд найз охин хүчинцэн гэдэг. Тэрнээс болоод зодтолдохоор болсон байгаа. Тэгээд хагас чи Mobius-тэй үзэлцэхгүй юу гэсэн. Mobius биднээс 2 үе дээгүүр. Бас бид нар нэлийн зарлага гарах байхаа. Би хохирол очруулмааргүй байна гэсэн. Би наатахай чинь чаваас асуусан юм уу? Үзэлцэх юм уу, үзэлцэхгүй юм уу гэсэн. Үзэлцээ бүгдийг нь зодмоор байна гэсэн. 8 сарын 3-нд бүгдээр Mobius-тэй зодтолдох болно гэж хэлнэ. Тэр Mobius-тэй зодтолдох 8 сарын 3-нд нь өгдөг юм. Тэр учраас тэнийг хамгаалсан гэж бодоод би хамгаалж чадна гэж хэлээ. Чи юу гэж тэгээд би хамгаалсан гэж хэлэхэд Takemichi нууцаар дахаар бол дагаж явж ирсэн майк гэж Кей майк гэж хэлсэн майк гэж миний хоолн дээр туг алах юм. Хүүхчиг ажиллаж байдаг. Дараа майк гэж унтаад өгнө. Тэгээд энэ удаа ившлэг